Тэгээд 19 цаг 5 минутанд шүүхий хүрээлэн одоо тэр задлан шинжилгээ хийдэг газар руу би аавын дагуулад ахыгаа дагуулад орлоо. Миний охин чинь би танихгүй ш тохно. Хүзүүндх зүйлтээр л би таньжсэн. Харуудыг нь цэглэх, талбыг ортол нь цэглэгаанцсан, цээжин биеийг гаргацсан. Орж ихнээс нь цус гарцсан, хамрыг нь ухартал хөшгөлдсөн, уруул нь хацагдсан. Би тэгтээ нэг л зүйл алдсан. Би зориглоод би тэр цэглэгааныг доошоо татчихгүй юм да. Тэгж чимдэн чихэж хийгээ тэр өндөр хүүхдийг тэр чимдэн чихэж хийж байгаа юм чинь тэр уутыг л би татчихгүй яа та гэж бодчихсон. Энэ зурагтай гэхдээ би энэ зургийг олон нийтэд харахгүй. Энэ л ч тэ. Өнөөхөл би олон нийтэд харахгүй байж болохгүй хаа. Алгын чинээ гэж миний нүүр нь миний гаранд чи гацар нүүр нь багтдгөө. Тэгтээ нүүрийг тэр нүд хамар хүн нүднээс нулимсрал уйлдаг штэ. Хөөцөш нүднээсээ цусаар уйлдаг байхгүй юу? Нүднээс нь цус гарсан байсан. Нүд чих хамарын тэр жижигхэн хамарын эргүүлдэл нь өшгөлцсөн. Яаж миний хүүхдийг тарчлан